За одоо өнөөдөр бид бүхэн одоо сүнс сэрсэн хүмүүс тий яг сүнс сэрэх гэж юу хэлээд байгаа юм. Сэрсэн хүмүүс яг ямар чиртэй юу хийх ёстой юм. Та ер нь ямар чиртэй зүйл болоод байгаа гэдэг одоо тий энэ дэлхийн ертөнц хаашаа явах гээд байна гэдэг зүйлийн талаар тий энэ олон хүмүүс тэгээд сэрж яг яах гээд байгаа юм тий сэрсэн болгон тэгээд одоо бөө үзмөрч одоо засалж эдтэй шидтэй хүмүүс болох юм уу гэдэг асуултанд одоо хариулах гэж байна. За эхний ээлжинд болохоор за сүнс сэрэх гэж юу вэ? Сүнс сэрэх гэдэг нь одоо хүний бие, махан бие, сүнсэн бие, бодлын бие гэдэг энэ гурван биеэс бүрэлддэг. Тэгээд энэ сүнсэн биеийг одоо давмгаалж гарч ирэхийг сүнс сэрэх гэдэг юм. Тэ? Өмнө нь хүмүүс оршин тогтнохдоо одоо бодлын бие илүү тархиараа шийдвэр гаргадаг, арга тал дээр давмгаалж амьдардаг байсан цаг үе байсан бол одоо энэ цаг үед юу болж байна гэхээр хүний сүнс давмгаалж шийдвэрийг гаргадаг болсон цаг гэсэн үг. Тархиараа шийдвэр гаргадаг гэсэн бол үгүй одоо сүнс давмгаалж шийдвэр гаргадаг цаг үе ирсэн. За сүнс давмгаалаад ирээд сүнс шийдвэр гаргахыг одоо гарах байр суурь эзлэхийг энэ процесс нь болоод байгаа. Одоо энэ процесс нь одоо сүнс сэрэх одоо энэ биеийн шийдвэрийг давмгаалж гаргах эрхээ олж авч байгаа процесс нь сүнс сэрэх үйл явц. Гэхдээ сүнс сэрэх үйл явц нь тарих сүнс хоёр зөрчилдөж ирэхин цагт энэ их одоо ганцаардал, гутрал, гойныг одоо хоосон оргих мэдрэмж таагүй бүх зүйл энэ зүйлүүдэд энэ хооронд явагддаг гэсэн. Тэгээд сүнс энэ биеийг давмгайлж удирдлагыг гартаа авахын тулд заавал энэ биеийг цэвэрлэх шаардлага гарч байгаа. Энэ цэвэрлэн гэдэг чинь энэ хүн төрсэн цагаас эхлээд өдийг хүртэл амьдрах хугацаанд юу үдэж туулсан энэ мэдээлэл одоо бохир цэвэр нэр нь ялгаж тэгээд тухайн хүнийг хар хэр хороос нь салгаж тэр салгах процесс нь одоо энэ сүнс сэрэх үйл явдал болж байгаа байхгүй юу? За тэгээд энэ хүмүүсийг сэрэж үрн яах гээд байгаа юм? Яагаад энэ хүмүүс сэрэх ёстой юм гэдэг тал дээр энэ хүн төрлөختөн зөвхөн тархиараа шийдээд энэ байгаль ихтлэхийгээ хайрлах, хамгаалах, түүнтэй зохицож амьдрах, жамыг дагах гэдэг зүйлээ алдаад эхэлсэн. Тийм учраас одоо энэ зүйлтэй хамгийн их ойр дотно маш удаан жил энэ байгальтай зохицож амьдрах ухааныг монголчууд үдий болтол тийж хадгалж хийж үйлдэлж үзүүлж ирсэн цаг үе байсан. Гэтэл одоо монголчууд тодорхой хэмжээгээр энийгээ бас алдаж эхэлж байна. Бүр оройтхгүй байхаас өмнө дэлхий дээр хэрвээ энэ цаг үед сэрхийг одоо зөв замаа мэдрээд сүнснийхээ дуудлагыг мэдрээд сэрхийг хүссэн хүн болгон сэрж болно. Гэхдээ сэрэлтийн хугацаа одоо сүнс энэ биеийг бүрэн удирдлаганд авах тэр цаг хугацаа руу шилжихэд энэ махан биеийг цэвэрлэх үйл явц маш өвдөлттэй. Одоо тэр бүх зүйлүүдээ даван туулсны дараа тэр сүнс тэр биед жинхнээсээ өөрийнхөө одоо энэ махан биеийг сүнсэн биеэрээ удирдах тийм эрхтэй болж чаддаг хэмжээнд хүрнэ. Хэрвээ
тэр бие бүрэн цэвэрлэгдээд сүнс бүрэн удирдлагаа авах юм бол даалт ертөнцийн тодорхой хэмжээний хүч чадлуудыг эзэмшиж болдог гэсэн үг. Эзэмшиж болно, ашиглаж болно, хэрэглэж болно. Түүгээрээ дамжуулж дэлхийн жамтай зохицож хүмүүс болон дэлхийн сайн сайхны төлөө байх юм бол тодорхой хэмжээний эрх шагнал хүртэж байгаа гэсэн үг. Одоо тэр сэрж байгаа хүмүүс дотроос түүжээлж байгаа хүмүүс бол тийм эрхээ авч байна гэсэн үг. За тэр олон хүмүүс ер нь бол сэрж яах гээд байгаа. Эхний ээлжийн сэргэлтийн хүмүүс бол бүгд түүжээлэх хүмүүс. Түүжээлнэ гэдэг нь замчлна гэсэн үг. Тэр хүмүүсийг замчлна, чиглүүлнэ. За тэр дотор ямар хүмүүс байна гэхээр багшлах хүмүүс, ангаах хүмүүс, таниулах ийм зүйл байдаг гэдгийг таниулах, тэр хувь нэмрээ оруулах, ингээд өөр дөрөө гарсан амьдралынхаа өөрчлөлтөөр үлгэр дүүрэлэл үзүүлэх хүмүүс. Тэгжиж тэр хүмүүст энэ шинэ мэдээллийг хүмүүсийн төвшөнд итгэл үнэмшлийг нь өөрчлөхөд. Тэр хүмүүс бүгд нийлж түүчээлэгчд болж байгаа. За дараагийн түвшний сэрх хүмүүс гэж бас байгаа. Дараагийн түвшний сэрх хүмүүс болвол сэрцгэнэ. Тэд нар бол өөрсдийнхээ хэмжээстэй бол бэлтгэгдэж байгаа. Дутуу туршлагуудаа сураад явж байгаа. Тэгээд сурсан туршлагуудаа сайн муу бүх туршлагуудаа сураад мэдээд эрхийн цагт хүссэн хүсээгүй тэднийг сэрсэн хүмүүсийг багшлах нь багшлаад эмчлэх нь эмчлээд тэр хүмүүс бэлэн болсон цагт улс орон бүлэг хүн аль хэмжээсэд байна тэр хэмжээсийнхаа хүмүүстэд хийх зүйлээ хийгээд явна. Жишээлбэл юу яа байгаль дэлхийд өрсөлгөө байгаль дэлхийг хамгаалах салбартаа өөрсдийнх нь чаддаг зүйлийг хийгээ явна гэсэн. Тэгтээ хийхдээ ямар ч шунлын сэтгэлгүйгээр бүгд энэ хүн төрөлхтний сайн сайхан эрүүл аюулгүй орчинд амьдрах, голдролт нь зөв оруулах тэр хүмүүсийг сэрэж байгаа гэсэн үг. Тэр ажиллаа хийх хүмүүс гэж бас байна За бас нэг төвш дараачийн сэрх хүмүүс нь болонгууд дараагийн түвшний сэрх хүмүүс нь өөрсдийн биеэрээ энэ үлгэр дүүрэл үзүүлэх хүмүүсийг сэрнэ. Биеэрээ үлгэрлэх хүмүүс. Тэд нэр заавал үзмэрч бөө засалж иддээ шидтэй гэхгүйгээр сэрсэн амьдралыг өөр өнцгөр хардаг болсон. Гэхдээ энэ бэлэг ухааныг арга ухаантай хослуулж амьдралаараа гэр бүлэрээ, үр хүүхдэрээ, ажил төрлөөрөө биеэрээ үлгэрлэгчд бол сэрнэ. Дараагийн түвшний сэрэгчд бол. За ингээд ирэхин цагт массыг хамарсан хүмүүс зөв эрчим энерги авч зөв голдролтой, байгальтай хайртай, байгалыгаа хамгаалдаг, нэгнээ энэрдэг, нэгнээ зөв эрчим энерги рүү татдаг тийм шинэ нийгмийг, шинэ ертөнцийг бүтээхийн бүгд бид нэр өөрсдийнхөө төлөө бас энэ их дэлхийн сайн сайхны төлөө оршин тогтнохын төлөө хийгдэж байгаа зүйл гэсэн үг. Би ингэж сэрж байна.
одоо би ингээд сэрхэл юм болол би ингээд сэрсэн хүмүүс нь шууд өвгд эцтэйгээ холбогдох юм байна. Сэрсэн хүмүүс нь одоо ангаах хувцастай болох юм байна. Одоо сэрсэн хүн болгоно нь одоо эдтэй шидтэй болох юм байна гэж бодож байвал энэ бас эндүүрлийн өөр төвшөнд өөрөө өөрсдийн хийх үүрэг даалгавар өөр өгөгдөлтэй хийх ёстой зүйлээ л хийн. Зарим хүмүүс сэрсэн ч гэсэн өөрсдийнхээ биеэр үйлгэрлэхийн тулд сэрж байгаа. Эсвэл өөрсдийнхээ сэрсэн арга ухаан бэлгээ хослуулан одоо ажил үйлээ цааш нь үргэлжлүүлэх ёстой хүмүүс нь сэрж байгаа. Эсвэл одоо жишээлбэл одоо юу гэдгийг сэрсэн хүн улс төрд орж ирэх. Тэгээд сэрсэн инженер хүн мөнгөний төлөө биш одоо энэ улс орныг өөрийнхөө мэдлэг чадвараа энэ улс оронд нэмэртэй зүйлээ энэ улсад хувь нэмэр оруулахын тулд тэр хүн сэрх тийм зүйлүүд болж байгаа гэсэн үг. Ер нь бол одоо сэрсэн хүмүүс сэрх хүмүүс сэрж байгаа хүмүүсүүд за мэдээж одоо тэгээд тэр сэрж байгаа хүмүүс дотроо үйлтэй хүмүүс гэж байгаа. Үйлтэнгүүд гэж байгаа. Тэр үйлтэй хүмүүсүүд нь далд ертөнцид өөрсдийнхөө үйлийг хийгээ явж байгаа. Тэр үйлтэй хүмүүс нь угаасаа энэ олон сэрж байгаа хүмүүс дотроос цагийн ирэхээр цаанаасаа сонгогдоод тэгээ шилэгдээд тухайн тэр хүмүүс нь өөрсдөө оноогдсон далд ертөнцийнхаа үйлүүдээ гүйцэтгээд явна гэсэн үг. За энэ бүхнийг ярьсан учир шалтгаан нь эцээцтэй одоо хүн төрөлхтний сайн сайхны төлөө дээр нь их дэлхийн сайн сайхны төлөө эрүүл цэвэр онгон дагшин байгальтайгаа хүн төрлөختөн урт удаан хугацаанд оршин тогтнох юм. За энэ бүхний эцэст хүн төрлөختөн жамыг дах, жамтай зохицож амьдрах нь гол чухал зүйл юм аа. Байгалыг байгалаар нь үлдээх, байгаль бохирдож, сүйтэж хит их голдрол нь алдагдахад хүн төрлөختөн амьтан ургамал байгаад ямар ч утга учир зохицол үгүй болно. Энэ цаг үед маш олон хүнийг сэрээж тэр сэрсэн хүмүүсээр дамжуулж эерэг эрчим энергиэр хөтлөгдөж энэ байгаль их дэлхийг байгаагаар нь хадгалахын төлөө юм шүү. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа, талархлаа. Их дэлхийн маань мөнхийн ногоон тунгалаг сайхан цэвэр устай, цэвэр агаартай, алтан наран гисэн амьтан ургамал над жаргалаар дүүрэн хүн төрлөختн нь аз жаргалтай оршин тогтнох болтугай гэж хүсэн ерөө.